За эхлэе. Америкийн улсын арсын төлөөх үндэсний сангийн санхүүжилттэй бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй Монгол улсад доктортой улс төрийн намуудыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн бодлогын хэлэлцүүлэг үргэлжлэсэн. Энэхүү бичлэгээрээ бид та бүхэнд өнөөдөр эхний дугаарыг үндсэн сэтгэлээсээ хуваалцах гэж байна. Ингээд эхэлцгээе. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөт байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд яг юу хийсэн бэ гэдэг асуулт тавьмаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах талаар. За мөн яг энэтэй холбоотойгоор бас давхар асуулт нь эрх чөлөөний тухай хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яагаад хэлэлцэхгүй байгаа юм бэ? Энэ хууль одоо батлагдахгүй байх нь хэнд ашигтай юм бэ? Буюу хэвлэл мэдээллийн эрх чөлөөнийхөө хуулийг хизээ хэлцгийг тэгээ тэрэн дээр та намын бодлого юу байна вэ гэдээ асууя да. За та хоёр юу гэж бодож? Гэтэл энийг харилтыг нөхөөс өмнө ерөн зүгээр өөрсдийн сэтгэлээсээ хуваалцъя. Яа хоёрлын эрхчлөө талаасаа хэлэх болгоод ярьдчих Монгол улсч бас шоронтсон энэ гэл тээ. Яа энд хоёр байр суурьтай юм шиг ба. Одоо нэг талаасаа бас Монголын сэтгүүлч нар гэдэг юм хэвлэл мэдээллийнхэн одоо бүгдийн нийтээр гэж ажиллаж байгаа юм шиг. Одоо эрх барьж буй намууд болон аль нэг талтаа хаалтын гэрээ хийгээд тэгээд тухайн мэдээллүүдийн сурчилдаг энэ тогтолцоо бол Монголд одоо байгаа. Тэгж энэ хүмүүс чинь цалингаа тавьж байгаа. Одоо систем нь өөрөө бас тийм байгаа даа шүү дээ. Монгол медиа зах зээл хэр том бэ гэхээр царцангуй жижиг. Тэгэнгүүт мэдээж гол хэрэглэгч нар нь өөрөө улс төрийн намууд байгаа даа. Улс төрч нар байгаа даа хөө хүмүүс. Тийм учраас энэ хүмүүстэй харилцан хамааралтай болчоор нөгөө бие даасан сэтгүүлч гэдэг юм чи өөрөө байхгүй болоод байна гэдэг чинь нэг бодлын ард түмний залуучуудын хэлээд байгаа зөв шүү дээ. Яг хэнийг нь гаргаж байгаа мэдээ нь үний гэдгийг одоо факт чек хийх тийм боломжгүй болчиход байна. Нэг талаас бие даасан хэвлэлийн одоо эрхчлөөд хэвлэл мэдээллийн хүмүүсийг шүүмжилүүл ингэж шүүмжилэхээр тэглээгээд миний байр суурь болохоор тэглээгээд улс төрийнхний гарт буюу одоо эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн гарт энэ дөрөвдөг засаглал гэж ярьдаг энэ хэвлэлийн эрхчлөөг бол даатгах өгч болохгүй одоо нохоон таядаг одоо таяд гэдэг үл юу вэ тий тэрэн шиг ингээд өгч болохгүй гэж хардаг хичнээн муу байж болно тийм тэглээгээд хэвлэлийн эрхчлөөгийн боомлоод Монголын сэтгүүлч нарыг бүгдийг навж шоронд хийгээд ингээд шоромжуулаад ажиллах юм бол явж тэгээд хэн олон нийтийн дуу хоолой болох юм бэ гэдэг чинь амар том асуулт байхгүй юу. Тэр муу сайнтай ч гэсэндээ болохгүй байгаа мэдээллүүдийг идэж уусан авилгацсан мэдээллүүдийг тэр сэтгүүлч нар энэ олон вебсайтууд гаргаж ирдэг үстэй тийм. Тэгэхээр миний байр суурь бол ер нь тийм байдаг шүү дээ том зургаараа. Миний хувьд бол улс төрчин хүн байгаа. Боловсролын салбарын одоо багш хүн. Багш боловсролынхаа талаар дуу хоолойгоо дагуулж явж байгаа одоо улс төрч болсон. За тэгээд шинэ гишүүний хувьд бол бүх хууль бүх одоо юунуудад дүрм журмуудад бас хүрэлцэхэд бол бас одоо орж ирж байгаа л чуулганаар орж ирж байгаа байнгын хороогоор орж ирж байгаа энэ асуудлууд дээр бол нэлээд төвлөрөөд явж байна. Тэгээд саяны үндсэн хуулийн одоо цэцэс гаргасан энэ шийдвэрийг бол хүндэж байгаа гэдгээ тэр хэлсэн. Энэ бол нэг эрүүгийн хуулиар яваад ах биш иргэний хууль руугаа орох ёстой гэсэн ийм хувийнхаа байр суурийг тэр бол илэрхийлсэн. Тэгээд зүгээр сая одоо жаргал улам маань хэлжээ л да Монгол Ардын нам бол ийм хаалттай байгаа гэдэг. Үндэ бол би одоо гишүүнээр хэлсээд их хурлын гишүүн болсон. Тэгээд намын гишүүн болсон. Миний хувьд бол тийм надад ямар нэг эрх чөлөөгөө дуу хоолойгоо илэрхийлэх үзэл бодлоо илэрхийлэхэд бол ямар ч саад байхгүй. Харин ч одоо нам баг хурал их хурал дээр бол нэлээ их чөлөөтэй арчилтай би бол одоо бас гаднаас орж ирсэн хүний хувьд бол одоо энэ асуудлууд баг хурал дээр хаалттай хурал хийгдэн ингээд нэг нь одоо хөвлийнхнийг оруулахгүй гэдэг. Тэгээ энэ дээр одоо ямар зүйлүүд яригдсан бол гэж ингэж бодож байхад бол нэлээд чөлөөтэй арчилтай хэлдэг. Эргээд шийдвэрээ гаргахтаа бол юм нэгдсэн байдлаар бол нэгтгээд одоо цөөнхөө сайн сонсож байгаад ингээд гаргацдаг ийм зарчим бол одоо одоогийн миний байгаа Монгол Ардын нам дотор л байгаа гэдгийг бас хариуцлагатайгаар бас хэлье. За одоо яг манай нам дээрээс хэвлэлийн эрх зүйн энэ орчныг сайжруулах тал дээр яг тодорхой ийм асуудлуудыг илж байна гэдэг мэдээлэл надад харахад хомсхон байна. За баярлалаа. Мэдээлэл олгоо гэдэг. За би бол ярьж байгаа хамгийн сүүлд нь мэдээлэл олгоо даа гэж. Улсын хурлд гарсан бүлэг дээр нам дээр ч гэсэн энэ эрүүгийн хуулийн сэтгүүлч нарт эрх хэрэгүйсгэж байгаа асуудлыг бол дөө ярьж байсан бүлгийн шийдвэрч гарч ирсэн. Энэ холбоотой арч
Арчилсан нам энэ асуудлаар хэвлэлээ хуралж хийжсэн дангаараа. Тэгээд энэ би бас нэг юм зүгээр онцгойлоод хэлжмээр санагдаж байна. Хэвлэлийн хэрэгжүүлээний тухай хууль гэдэг хууль бол бидэрт бол хууль нь байж байгаа. Түнхэн шинжтэй хууль байгаа хүмүүс зарим хүмүүс шүүмжилдэг. Гэтэ тэр бол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэвлэл нийтлэх эрхтэй. Тэрэнд нь бол төрөөс ямар нэгэн цензур тогтоож болохгүй. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшиж өмчөж болохгүй гэсэн ийм л агуулгатай л хууль байгаа. Тэгээ энэ хууль нь бол хангалттай хууль. Яг би тэгж яах вэ? Одоо жишээл өнгөрсөн хугацаанд бол одоо дөнгөж одоо өнөөдөр улсын хурал дээр хилцэгдээд явж байгаа нэг хууль хэлээ. Гадаадын зээл тусламж зээлийн ашиглалтын үр ашиг дэвшлүүлэх тухай хууль гэдэг нь бол ингээд яг бодохоор гадаадын зээлийн ашиглалтын үр ашиг дэвшлүүлэх юм шиг сонсогддог нэртэй доторхыг үзэх юм бол Монгол улсыг хоёр зүгтээ болгох гэсэн хууль өргөн барьцаа одоо ингээд хилцээ явж байгаа хгүй. Тэр хуулинд ямар нэр өгөх нь чухал биш. Тэр хууль дотор юу бичиж байгаа нь амар чухал. Тэр 98 онд батлагдсан хууль бол тухайн үед Монгол улсын төрийн байгууллал, иргэний нийгмийн байгууллал, төрийн бас байгууллагын тухай хууль, хэвлэл мэдээллийн тухай хуулиуд батлагдчихсэн. Энэ хуулиуд нь тухайн үедээ хийгдсэн маш сайн шинжилүүд байсан. Тэрийг хэвээр нь хадгалаад бусад энэ эрүүг хууль дээр байгаа залтуудаа авчихад болох байхаа гэж бодож байна. Би түрүү бас нэг юм хэлчихмээрсэн. Ер нь яагаад хүмүүс энэ худал мэдээлэл тараагаад байна, энэ хүнийг гүтгээд байна гэдэг энэ асуудлыг тавьдаг гэхээр энэ бол зөвхөн эрх мэдлэгнүүдийн талаас гардаг ойлголч. Яагаад гэвэл үннийг нуух хэрэгцээ байгаа учраас төрийн албан тушаал дээр байгаа хүмүүс үннийг нуухын тулд хуулиа баталж агаад тэрүүгээр одоо яг хүнийг бол ингэж хамгийн эхлээд энэ бүх авторитар тоталитар дэглэлбүүдийн хийдэг ажил байгаа. Эхлээд хууль батлаад хууль дээр эхлээд хүнийг занл хийлнэ. Эхлээд ер нь хүнийг худалдаж авах гэж үзэн чи дугаалж очоо гэд ятгаж үзнэ. Худалдаж мөнгө санхүүгээр худалдаж авах гэж үзнэ. Өөр одоо албан тушаалаар худалдаж авах гэж үзнэ. Дараа нь бол занл хийлнэ, шоронд хийнэ гэж занл хийлнэ. Тэгээ болохгүй болохоор шоронд хийнэ. Тэгээд бүр болохгүй болохоор нь устгачдаг. Тэгэхээр бид нар бол зүгээр энэ ямар хэмжээний одоо манай энэ арчлал маань хаашаа яваад байна уу гэдэг зүгчийг бол энэ хууль дээрээс харж байна. Хамгийн амархан ингээ харагдаж байгаа хуулиудынх нь нэг одоо нэргүй хуулийн зал дээр яваад нам дээр яг юу хийгдэж байгааг нэ. Манай нам дээр тодорхой юуны үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт үндсэн хуульд хандах процессоос нь эхлээд намын бүлэг дээр усыг хурдах намын бүлэг дээр яриад энэ асуудлыг яриад үндсэн хуулийн цэцэд гомдлгараад явж байгаа хүмүүс гэсэндээ манай нам юмсаа. Нам дээр энэ асуудлаар хилцүүлэг зохион байгуулаад нүгэр хэвлэлийн урд игээд байр суурь бат илэрхийлээд явж байгаа. Юм байр суурь илэрхийлээд явж байгаа юм. Тийм байна. Тийм. Аюу ерөнхий юм ярьж. Аюул ерөнхий юм ярьж байна те. Тоочны юу хийж байгаагаар ярьсан шүү дээ. Тэгэлээ. Байр суурьш тодорхой хэсэг үү те. Тэгэлээ. Хайр юу нь шинээр мэдэж авсан. Хоёр дахь сэдв болохоор энэ эвлэлдэн нэгдэх жагсах эрх гэж байна. Right to assembly, protest laws, permitted zones гэдэг юм зөвшөөрлөлттэй тийм одоо зөвшөөрлийн бүс энэ гэдэг ойлголт байгаа юм л да. Тэгэхээр ийм юм ба их сайн. Манайд энэ жагсаал цуглаан хийх журам гэж анх 1994 онд гарсан байна. За энэ журам маань 2005 онд, 2017 онд, 2024 онд өөрчлөгдөд байсан. Тэгээ өөрчлөгдөх тоолондоо нөгөө жагсаал хийж болохгүй бүс нь нэмэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар Скватрийн талбай, нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, холбооны төв байгууллагууд, цэрэг цагдаагийн газрууд одоо ийм холбогдох хуулиудад заагдсан холбогдох хуулиудад тусгагдсан бүх байршилд жагсаал цуглаан хийхийг хориглоно гэж. За бусад ардчилсан орнуудын дотроос манайх одоо жагсаал хийж болохгүй хамгийн өргөн бүстэй орн болж хувирсан. 21 онд биш нийт 51 жагсаалыг албад нь тараасан байна. Тэгээ нэг юм за би тодорхой хэдэн жагсаалыг болсны дараа тоо баримт байгаа. Тэгээ жагсаал цуглааны тухай шинэ хуулийн төслийг улсын хурлд барьсан байгаа. 25 оны 1-р сард хэвлэл мэдээллийн шинжилсэн найруулгатай хуулийн төсөлтэй хамт. Тэгэхээр тэнд бол энэ байршилд суурилсан энэ ер нь байршилд суурилсан жагсаалыг хорих гэхээсээ илүү зөвхөн мэдэгдэл хүргээд явъя гэсэн уур амьсгал энэ хуулийн төсөл байгаа юм л да. Тэгээд одоо асуулт нь намуудаас яг энэтэй холбоотой эрх чөлөөтэй холбоотой энэ жагсах эрх чөлөөтэй холбоотой ямар байр суурьтай байгаа юм. Тэгээ тэр шинэ хуулийн мэдэгдэл өгөөдөл тэгэл жагсах тэр үзэл санааг та бүхэн яаж харж байгаа юм бэ гэж асууя.
За эхлээд танаас. Одоо улсын их хурлын 26 оны хаврын ээлжлж болгоноор бол одоо энэ хараахан орж ирээгүй байж байна. Тэгээд энэ жагсаалын би бол бас танилцж ирсэн. Тэгээд дэвшилттэй зүйлүүд бас нэлээд байна гэж ингэж бол харж байгаа. Тийм учраас бид нар бол энэ жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулиа бол яаралтай батлах, мэдээж хилцүүлгийн явцад бол нэлээд сайжруулах зүйлүүд одоо таны хэлээд байгаа тэр хорж байгаа тэр байршил югаар нь хорих тэр олон байршилтаагаараа дэлхийд одоо тэргүүлж энтергээд ярьж штеп. Тийм судалгаа бол мэдэхгүй. Гэхдээ бол одоо хүмүүс хаанч бас юугаа илэрхийлж агсч яадаг. Одоо төрийн ордны зүүн хаалган дээр одоо 2 сар гаруул хүмүүс одоо дуу хоолойгоо яг л өглөө цагтаа ирэл цагтаа тараал жагсаал хийгээл ингээд байж гэн. За багш нарын эмч нарын жагсаалууд бол болсон. Огцроход амархан гэсэн жагсаалж боллоо. Тэгээ энэ зүйлүүдийг бол ингээ харж байхад бол хүмүүс ингээд аяндаа эвлэлд нь нэгдээд ингээ гарч ирээд ингээ жагсаагаад явж байгаа. Мэдээж жагсаалын зорилго нь одоо олон нийтийг өмүүлэх, одоо нийгэм докторгүй байдал үүсгэх зорилгоосоо өөр зорилго руу орох, өөр хүмүүс одоо утхан өмүүлэх жагсаалыг одоо зохион юунд оруулах энэ гэсэн ийм зүйл одоо гарч ирсэн учраас бол жагсаалыг тарааж байна гэдэг зүйлүүд бол ингээд яригдсан. Тэгээ бидний хувьд ч гэсэн их хурлын гишүүд бол жагсаж яхад одоо багш нарыг жагсаж яхад бид нар гараад очиод уулзаад дуулаагийн сонсоод сайдууд нь очиод өргөн барьж байгаа, тавьж байгаа асуудлуудыг авч хэлцээд тэгээ тэр дагуугаа орж ирээд чинээ цагийн жагсаал тийм зүйлүүдийг хийлээ гэдэг зүйлийг бол бид нар одоо байнгын хорон дээр одоо өргөдлийн байнгын хороонд би өөрөө байдаг. Тэгээ өргөдлийн байнгын хорон дээр бол энэ жагсаал цуглаан хийгээд тэндээс гарч ирсэн иргэдийг хүлээж аваад ингээ асуудлуудыг ингээд бас яриад явдаг. Тийм багш нар цалиа хийсэн за Наранбаяр сайд асан бол бас энэ төр тодорхой ярих бах. Тэгэхээр бидний хувьд бол одоо ийм жагсах эрхийг энийг бол чөлөөтэй мэдээж тэгтээ чөлөөтэй гэхдээ тодорхой энэ дүрмтэй журамтай ингээд явдаг. Тэр байтугай одоо энэ дээр жагсаалтыг хорж яахтаа биш одоо хориглохдоо биш одоо хамтраад явах одоо цагдаагийн байгууллагууд энэ төр бол бас нэлээд тийм уян хатан ханддаг бас хуулийн эрх зүйн хувьдаа бас тэр зүйл нь бас нэлээд бүрдсэн болов уу гэж ингэж бас харсан. Тэр одоо цаашид энэ шинэ хуулийн маш олон заалтууд үзэл баримтлал нь бол маш олон зүйлүүд ингээд тусгаад ороод ирсэн гэдгийг л та бүхэндээ бас хэлье. Саяхан тэр миний бодлоор яг л нөгөө эрх баригч намын байр суурь яг явчлаа шүү дээ. Бид нар бол болж байгаа, бид нар бол хичээж байгаа. Ер нь бол тэгдэг шүү дээ, дэмждэг шүү дээ. Жигсаал байгаа шүү дээ. Тэгээ болоод байгаа та нар жигсаал байгаа юм шүү дээ гэдэг яг нэг тийм 2 сар хүн чи бодоод шүү дээ. Тийм болоод шүү дээ. Зарим гарч ирээ. Тараад жишгэлээ. Өөр та нар яахсан юм бэ гэж авшиж асуудлаа. За next. Санжилданд засгийн газрыг хөцрүүлэх асуудлыг тавьсан зэгцэгч нарыг бол энэ бол одоо жагсаалыг өмнө савн болгох гэсэн энэ бол жагсаал зэгцэгчдийн зорилгыг өөрчлөх гэсэн гэдэг үндслээр буруутгах гэсэн тухайн үеийн жагсагчдыг. Тэгээ жагсаал цуглааны зорилго юу вэ? Одоо жишээлбэл тухайн үед ажиллаа хий гэдэг жагсаалууд энэ бол ардчсан оронд огт болдоггүй үзэгдэл. Энэ бол авторитар дэглэмийг магтан дуулагдчдын магадгүй зохион байгуул тэгэл үйл ажиллагаа байж магадгүй. Яг тэгвэл жагсаал эвлэлтний нэгд хэрхийн нэг нь болохоор жагсаал цуглаан зохион байгуулах. Энэ бол төрийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэх эсвэл төрийн одоо ардчсан зарчмаар сонгогдсон, ардчсан сонгуулиар сонгогдсон хүмүүсийг огцруулах шиг гэсэн үйл ажиллагаа байдаг. Гэхдээ хүмүүс сайн дураараа эвлэлт нэгдсэн. Зарчмын нэг зааг ялгаануудыг л одоо яг заагийг яг зөв ондогдохгүй бол амар томсолт. Одоо жишээлх юм бол үзэл бодлоо илэрхийлэх дээр хатуу зааг ялгаа байгаа. Жишээлх юм бол зарим үзэл бодлоо илэрхийлэх шууд бүх ардчсан оронд хоригдож байгаа. Жишээлбэл иргэний данд уриалах, терроризмыг сурталчлах, төрийн одоо айрман албан ёсоор батлан хамгаалах салбар нь биш хүнийг цэрэгт авах зар явуулах. Энийг бол шууд хоригдож байгаа шүү дээ. Энд чинь бол шал өөр аюулгүй байдлын шал өөр шалтгаанаар хичнээн хүн үзэл бодлоо илэрхийлэхтэйсэн ч гэсэн энийг бол хуулиар хоригдож байгаа. Тэрнтэй адилхан эвлэлтний нэгдэх хэрэг, тэргээ илэрхийлэлт эвлэлтний нэгдэх хэрэгээ хэрэгжил хүмүүс сайн дураараа эвлэлтний нэгдэж жагсаал цуглаан зохион байгуулад засгийн газрын улсын хурлын гишүүдийг огцрох, улсын хурд тарах шийдвэрийг уриалж байгаа нь бол тэр жагсаалын зорилго зөв байна, буруу байна гэж хэнийг шийдэх хэрэг байхгүй. Тэр хүмүүс ганцхан л зааг ялгаа байгаа. Тэр хүмүүс хүчирхийлэл рүү төлөхгүй байх хэрэгтэй. Гэхдээ нэг юм бас бодож байгаа хэрэгтэй шүү. Авторитар дэглэм яагаад сүрдэг вэ гэвэл тухайн үеийн авторитар дэглэмүүд
дэглэмд мөрдөгдөж байгаа хуулийг эсэргүүцээд хүмүүс хүч хэрглэж байгаад арчилсан болдог тэрийг хувьсгал гэж нэрлэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энд эвлэлдэн нэгдэх эрх гэдэг чинь арчилсан тогтолцоонд бол эрүүл үзэгдэл байдаг, авторитар дэглэмд бол хориотын үзэгдэл байдаг. Бас л яг үзэл бодлоо илэрхийлэхдээ ижлэх юм. Тэгэхээр хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр нь бол жагсаал сайн дураараа эвлэлдэн нэгдээд хамтын дуу хоолой болгоод илэрхийлж байгаа. Тэр нь 50 замаар явж явах хэвээр. Тэгвэл дахиад нэг жижигхэн цаг нэг тодорхой цаг ялгаа байж байна. Жишээлбэл шүүхийн танхимын арчилсан төрийн байгууллагаар байгуулагдсан хууль ёсны байгууллага шүүх шийдвэрээ гаргахад нь жагсагчид орж ирээд үйл ажиллагааг нь өчнөх ямар ч ирэх байхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан улсын онцгой объектууд жишээлх юм бол улсын нөөц сан хүмрэг байж байгаа газар руу жагсаал зохион байгуулах нэрийдлээр тэрний аюулгүй байдал хардах ч юм уу те. Төрийн байгууллагаар хууль ёсны байгууллага үйл ажиллагаа явуулж байхад тасалдуулахад чиглэгдсэн хүч хэрэглэсэн жагсаал зохион байгуулж байгаа бол тэрийг бол зогсооно хязгаарлаж өгөн тэрнүүдийг дэвсгэнэ. Сүхбаатарын талбай гэдэг бол Монголын эрх чөлөөтэй арчилсан хувьсгал бий бол эхлэхдээ хүмүүс ирж цуглаад үзэл бодлоо илэрхийлсэн талбай. Энэ бол Монголын үе үеийн иргэд арчилсан төрөө шүүмжлэхдээ магадгүй огцруулахыг уриалаад эвлэлдэн нэгдээд очиж жагсах нь нээлттэй байх хэвээр газруудынх нь нэг. Тэгэхээр энэ бол тэр зааг ялгаагийн тодорхой болгоогоос шалтгаалаад хэтрүүлж хэрэглээд ингээд тэр эвлэлдэн нэгдэх сайн дураараа эвлэлдэн нэгж жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлах хэрэгсэл болгоод ашиглаад байна гэж бодож байна. Сая энэ яг хэлцэгдэх гээд байж байгаа хууль нь болохоор зүгээр мэдэгдээд маргааш нь жагсаж болно гэж би ойлголоо зөв. Тийм. Тэгж хэлж байгаа шүү. Үзэл зөвшөөрлөхгүй гэсэн үг мэдгэлээ болоо. Тэгээ би эцэндээ амттай санал нэг л байна. Тэртээ дөрвөө тэр одоо 98 он гэж 94 он гэж жагсаалын тухай хууль гэдэг ингээд тэр хууль нь тэрнээс хойш 3 4 удаа шинжлэгдсэн байж 5 эсвэл 2024 онд гэдэг. Тэгээ тэрэн дээр үнэхээр улсын онцгой объектууд энэ дээр бол одоо жагсаж болохгүй гэдэг хуулиараа зохицуулаад өгсөн байхад хууль нь одоо цаасан дээр байж хад бид нар заавал дахиад хэн нэгэн хүнээс нийслэл байна уу цагдаагаас байна уу зөвшөөрөл аваад тэгжээж давхар жагсан гэдэг бол өөр утгагүй ойлголт юм шиг надад санагч. Хууль нь байна. Тэгээ дэрвээ мэдэгдэх шаардлагатай бол мэдэгдээд маргааш нь үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийнхээ хүрээнд хүмүүс жагсах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ тиймэрхүү зохицуултыг хийчихвэл зөв байх гэж бодож байна. Тэгээ зүгээр нөгөө сонирхолтой жишээ ингээд хэлэхэд би ч нөгөө Солонгос нөгөө онц байдал зарласан шүү дээ тийм ерөнхийлөгч чинь. Бид чинь би Солонгост байсан шүү дээ тэр шин зочид дуудалтай байгаа л өөстө фэйсбүүкээр хүн болгон шуураад. Тэгээд тэр өдрөөс чинь баг ингээд маргаашнаас нь эхлээл жагсаалууд яваал. Тэгээд ер нь одоо сүүлийн үед бас нөгөө залуучууд амар гоо бүтээлчээр жагсдаг болсон юм шиг санагдсан тийм. Тэгэнгүүт солонгосчуудсандээ жагсаалыг чинь утгаар нээдэг хүмүүс тийм. Бараг тэд чи 6 сар тасралтгүй ингээд өвлийн 12 сараас эхлээл тасралтгүй жагсаар гал тэгэл ерөнхийлөгч эхнэр мөхтөр юутэй тэнгүүдийг огцруулаад тэгэл арга хэмжээ авсан нөхдөд шүү дээ. Тэрэндээ адилхан манай залуучуудсан амар бүтээлчээс агсдаг болсон юм шиг санагдсан шүү дээ. Өнгөрсөн жилийн засаг огцруулахад ямар гоё жагсав те залуучууд манай үеийнхэн те тэр айгүй зохион байгуулалттай бүтээлч. Тэгэхээр тэр үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөв эдэлж байна. Хоёрдугаар тэртээ дэрг хуулийн дээрээ байгаа тэр эвлэлтэн нэгдэж байгаа жагсаж байгаа хүмүүсийн аюулгүй байдал бас хүчирхийлэл рүү уриалахгүй тул цагдаа нарын хамгаалагч гэдэг юм уу тэр зохицуултууд нь байдаг л байлгүй дээ. Тэр хязгаарлалтууд нь байж хахад тэрийгэ дагаж мөрдөл явчихад болно л гэж харж байна. Хуулийн дээр яаж тусахаас хамаарат бас нөгөө Монголын нөгөө арчлын индекс гэдэг чинь нөгөө орнууд донд тэр нь урагшилж хойш дэддэг те. Бас тийм бах те. Тэдэг манай арчлын индекс сүүл жил бол явуулсан шүү дээ те. 10 20-д марилоо. Тэгээ энэ жил яриа гисэн байгаа байлгүй те. Тэ энэ жилийн тайл нь гарсан үг мэдгүй байна. Өнгөрсөн жил бол ухаарсан байсан. Ер нь гэхдээ хууль өөрөө ийм ерөнхий байгаад ах чинь өөрөө юу яаж ч ингээд ашиглаж болохоор ингээд зөвөн болчихж байгаа хэрэг. Тэгэхээр хуулийг нэгдүгээрт амар тийм тодорхой мэрэгжлийн хүмүүс нь хуульч нар нь ажиллаж иймэрхүү сайжруулах шаардлагатай хуулиа сайжруулмаа. Тэгээ бид нар угаасаа арчилсан улс бол юмыг хордог, цагддаг, зөвшөөрөл авдаг юмнаас айлуулах татгалзах хэрэгтэй. Нэг нод. Айл. Одоо бол талбай дээр жагсаа зөвшөөрөл аваад байгаа. Зөвшөөрөл аваад байгаа. Тэгээд хамгийн анх яг тэр юм батлагдчих байх нэр ямар сонин хууль вэ гэж ингэ бодож байсан. Бид нар танаатай тэмцэхийн төлөө танаар бид нар тэмцэх эрх өгөөч ээ. Боломж өгөөч ээ гэд. Гэхдээ одоо энэ угаасаа хууль нь яаж боддоор амьдрал дээр хэрэгжиж гэнэ гэдгийг бас гайхдаг шүү дээ.
Жишээ нь ийм жишээнүүд болоод идэв үстэй. Үнэхээр ингээд зарим хүмүүс органикоор очиж жагсаал Сүхбаатарын талбай туг мөг байшаал ангууд цагдаар нь очиж туг мөгийг хураажсан тохиолдол саяхан Тийм байх. тэнгүү тэр хүмүүс зөвшөөрлөө үнэхээр аваагүйгээр жагссан учраас тийм цагдаа тийм арга хэмжээ авч байгаа мөгүй бид нар мэдэхгүй. А тэнгүү зарим нөхдүүд нь одоо бидний хардталтаар бол төлбөртэй энэ жагсаж байна гэсэн үл бүтэх нөхдүүд очиж жагсахаар цагдаараа нь очдоггүй. Тэгээд хэд оногоор тэр хүмүүсийг байлгаал идэг. Тэгэхээр хууль нь өөрөө алагчилж хэрэгжээд байна уу гэдэг бас хардталт байдаг надад. Тийм байна тийм. Тийм. Ер нь гэхдээ тэр одоо юм жагсаал хийх хүсэлт нь нээлттэй байдсан болов би ер нь Нээлттэй гэж би ойлгосон шүү дээ. Шууд өөрсдөө нөгөө жагсаалын хаан зохион байгуулах бүх юмаа бичээд хүсэлтэд явуулж байгаа. Яг хөө ирсэн хүсэлтүүдийг ингээд нийт харж болт юм болоо. Тэр надад тийм дата нь олон нийтэд үгүй нээлттэй байдаг болвол те хийхин ямар хүсэлт хэдний өдөр яаж гисах гад ингээд гаргасан тэрэнд нь ямар шалтгааны улмаас татгалцсан хариу өгсөн ямар шалтгааны улмаас зөвшөөрсөн хариулт өгсөн хэрэг тэрийг нь хэрэг үнэхээр харах бол тэр айгүй үнцэнтэй дата амар сонирхол санагдах надаа. Одоо яг ингээд нэг юм үйл явд болол яг өөрсдөө саналаараа ингээд талбайдаар очиж гисэн шүү дээ. Тэнгүүтэл тэнд чинь нэг хүн зөвшөөрөл авах хэрэгтэй болдог шүү дээ. Тэнгүүтэл тэр чинь хүсэлт явуулж байгаа юм чинь одоо тодорхой нэр вэ шүү дээ. Ийм газраас ийм хүмүүс гэд тэнгүүтэл одоо дараа одоо чинь жагсаалд нь янз бүрийн болоход жишээ нь энэ жагсаалд ер нь толгойлж байсан хүмүүс нь эдэр гэдэг тийм одоо том одоо ямар нэг юм хариуцлага хүлээх тийм нэрнүүдтэй болчихж байгаа шүү дээ. Өнгөд л хүмүүс жишээ найд юм бол. Одоо тэгж хүсэлт явуулахасаа. Тийм баг. Тийм баг. Ер нь бол эргүүлээ бас тэгэж хэрэгсэл ер нь болох бол өнөр магадaltaй. Тийм наач бас гоё үзэг байна. Дээр үуч чинь нөгөө Монголын нөгөө түүхэнд ингээд тойруулаад нэрээ өчсөд шүү дээ. Хамгийн дээр нэрээ өчих юм бол нөгөө толгойлж байгаа нэгээ тэрний асуудал дор нэгээд хүсэлт гаргасан тэр бүх хүмүүс ингээд Монгол чигээр дугуй болгоочсон. Тэр ч одоо ямар үйл явдал тэр лээ. Тийм яг тийм санагдлаа гэжсэн. Тийм ээ тий. Зөвөрсөлөө. 3 оны 1-р сард 3 жилийн өмнө Улсын хурал нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль баталсан гэхдээ ерөнхийдөө хориг тавьсан. Тий. За тэгээ энэ хуулиар бол ийм боломж өгж байгаа юм. Одоо засгийн газар сайд нарт интернетийн үйлчлэгийг зогсоох нийтийн албан тушаалтнуудыг тухайн нийтлэлд урьдчилан зөвшөөрөл авахыг шаарддаг. Хэрвээ албан тушаалтнуудын тухай нийтлэг гарах юм бол урьдчил зөвшөөрөл авахыг шаарддаг. Дараа нь үндэсний нийгмийн байдлыг хамгаалах гэх ерөнхий шалтгаанаар контентийг арилгах ийм эрхийг эрх бүхий байгууллагууд өгсөн ийм хуулийн төсөл гараад хуулиа батлагдаад одоогоор ерөнхийлөгч хориг тавиад ингээд зогсооцсон байна. За энэтэй холбоотой энэ ч бас иргэний нийгмийн цензурын хууль гэж яриад байгаа. За энэ хуультай холбоотой та бүхний үзэл бодол тэгээд энийг хизээ энэ ерөнхийлөгчийнхаа юу хоригийг яадаг хэлцээ зогсоодог юм уу эсвэл яадаг. За та. За баярлалаа. Энэ хуулийг бол тухайн үед би нийслэлд иргэдийн төлөөлөгч байсан. Эхнээс нь эсэргүүцсэн. Энэ хуулийн төслийг хүн намч гэсэн эсэргүүцэж явж байсан. Тэгээд энэ дээр юу болсон бэ гэхээр батлагдсан, ерөнхийлөгч хориг тавьсан, хоригийг улсын хурал өөрөө хүлээгээд авчихсан. Тийм ямар сайн. Тэгээ улсын хурлаар батлагдсан хуулиа ерөнхийлөгч нь хориг тавьсан хоригийг нь улсын хурал буцаад ирээд хүлээгээд авчиж байгаа юм тийм үү? Надад нэг ингэж урьж таах юм. Уус ирэх хорж байгаа нам ерөнхийлөгч орчин нэг намчтай. Өнгөт ерөнхийлөгч зүгээр юу байсан юм болов? Яа ингэ ирэхээр барай хорчсон юм болов? Оноо авчихсан болов? Та баталж наач угаас бүр арай л хуйлаа. Тэгээ наач хүмүүс эсэргүүцсэн. Өнгөт би хориг тавьчих би гоё оноо. Тэгээ би хориг тавгал та зөвшөөрч. Бас юм болов? Бас ер нь олон улсаас яг тиймэрхүү ер нь үйл ажиллагаа ер нь яваад байдаг тийм. Жаа нэр үн жоохон унаад ингээд чи нөгөө юуны нэр үн дээр ингээд график гарцсан шүү дээ. Одоо жоох ихсэх хэрэгтэй байна. Тэр зарим нэгэн тохиолдолд айгүй сайн манай ерөнхийлөгч чинь нөгөө юун дээр үер болсон чинь нөгөө үер дээр нэг юу хийсэн нэг фотошопор нэг контент хийсэн байсан шүү санаж байна уу? Үер болоод тэгээд гэсэн чинь яг энэ нөгөө юуны нарны гүрний яг тэр нийтэр усны тогтоол тэр ерөнхийлөгчийг нэг усан шумбж байгаа яг нөгөө скуба дайвинг сүйттэй содом хүү байдсан шүү дээ. Мэднэс содом юм те тэгээд гэсэн цагаас холбогдоод тэгээд тэндээс
контентыг нь устгуулгын шаардлага тавиад тэгээ яг хэрэг үүссэн хэсгийг нь бол мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол яг тийм зүйл процесс болсон гэдээ ярьчих. Тэгээ тухайн үедээ тэрнээс нь болоод ерхийлэгчийг яг нэг иймэрхүү одоо бас нэг төлөөр яг л нэг хэвлэлийн хэрэгчлөөний л үзэл бодож хэлэлтэд илэрхийлэхэл бас нэг арга хэрэгсэн шүү дээ. Тэрийг нь ингэж айгу боомлуулсан тим кейстэй атлаа яг энэ хууль дээр нь ингээ хориг тавиад гэсэн гэхлээр бас айгу богино хугацаанд айгу их юм ухаарсан юм уу та гэж би боддог л. Яаж хориг тавьсан юм да. Ядаж хориг тавьсан. Оноо авно яах нь вэ? Тэгэхээр зэрэг энэ бол арай л хэтэрсэн хууль. Одоо энэ нийгмийн сүлжээнтхийн гол одоо үндсэн чанар болох өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, үгээхэлэх эрхчлөөг нь хааж боомлсон юм л зүйл шүү дээ. Зүгээр бид улсын хэвлийн эрхчлөөгөөр энэ манай арчилсан хувьсгал эхэлсэн гэж би боддог. Ялангуяа Горбачов өөрчлөн байгуулалтаа хийж эхлэх үед бол Монгол улсын үнэн сонины нүүрэн дээр далаа ээж цаазын тавцсан тэгээд балдуржган өгүүлэл гарсан. Энэ бол одоо Монголын арчлалын мөн одоо нөгөө өөрчлөн байгуулалтыг идэвхтэй хүлээж авахын процессын эхэнд энэ байсан гэж боддог байхгүй. Тэгэхээр зэрэг хэвлийн эрхчлөөний энэ одоо дуу хоолойч нь Монголын арчлалыг анх төрүүлсэн ийм одоо үйл явц болсон гэж би боддог. За нэг иймэрхүү л ер нь дискшн болчтой. За эхний хэлцүүлгээс нь таард ямар сэтгэл төр юу гэж боддог вэ? Ямар юу л энэ да. Гэтэ бас энэ гоё юм байна шүү дээ, тий. Гурлаа ингэ суугаад. Одоо жишээ сайн ингээд яг цаг үеийн нөхцөл байдал ийм хууль ингээд орж ирээ. Тэгээ тэр нь ингээд энэ хууль хэрвээ батлагдах юм бол нийгмийн аль бүлгүүдэд нөлөөлөл өчөх уу гэдгийг тайлбарлаад одоо хэлэлцэгдэж जैन тэр шатандаа явж जैन үр дүн нь юм бэлээ гэж өөрсдөр нь яриулахаар одоо ингээд залуучуудад маш товч өгөөд нэг 5 минут 10 минутад ёо ийм хууль ингээд хэрэгжиж байгаа та нарын байр суурь байна гэхээр хүмүүс ингээд уцааг үлгэж явахдаа ил мэлэр ингээд үзчихнэ гэдэг чинь энэ юм гэхдээ айгүй хэрэгтэй контент талаас энэ амар зөв санагдлаа шүү. Зөв юм байна. Гэхдээ энэ юу аймаар юм бэ? Хариулж байгаад хугацаа тавихгүй. Арай дэндүр хэлцүүлгөө. Тийм байна. Тийм байна. Залуучууд нь сонирхгонгууд л бидний тамлж байгаа юм шиг албар нэг хариултаа 10-20 минут сунгалж хэлж билээ. Үндсэн байр суурь тодорхой хэлэхгүй. Надад гэхдээ зүгээр харин анзаарсан юм яг бүх нөгөө намуудын төлөөлөл ирээд өөрсдийнхөө дэмий тайлбарлаж байгаагаа дунд зүгээр миний л гол ингэж анзаарчихсан юм нь нөгөө ингээд манад чинь одоо их барьж байгаа нам сөрөг хүчний нам ингээд 2 3 дахь чинь ингээд намууд байж нам болго өөрийн гэсэн нэг үзэл баримталтай байх хэвээр үзэл баримтлалынхаа хүрээнд энэ өргөн баригдсан хууль төслийг өөрсдийн өнцгөөс хараад тайлбарлаад манайх энэ эднийхтэй харьцуулахад манайх тийм манайх энийг бид нар чухалчилдаг учраас бид нар энийг нь хийхгүй энийг нь хийн гэдэг тийм юусэн хариулт байхгүй санагдлаа. Манайхан ерөн дотроо хоорондоо ярилцж байгаа. Манайхан нэг юм байнгын хороо байгаа. Би тэрний мэдж байгаа. Би бол ийм Горбачов ерөн хэдэн онд гээд ер нь нэг тийм л надад байгаа юм шиг зүгээр надад санагдлаа. Тэгэхээр ямар ч тийм яриа байсан юм ш. Тийм учраас намаас солио яваад дивч. Нэр намаас солиод үзэл баримтлалыг мэтгэлцэн явахгүй байна те. Монголын улс төрийн нүүр царай угаасаа ийм дээ. Үзэл баримтал байхгүй. Тэгээд тухайн намын гишүүд нь бүлгэн ямар байр тухайн хууль дээр ямар байр суурьтай байгаагаа нэгдсэн тийм байр суурь байхгүй, ойлголт байхгүй. Дараагийнх нь зүг. Тийм л энэ да. За тэгээ дараачих нь.